Энэ бол Давид хааны хөвгүүдийн нэг буюу Иерусалим хотод залран суугч эзэн хаан агаад эрхэм дээд нэгэн гүн ухаантны үсээ гүү хаантан нэгийн нэг. Давид хаан Израилийг барьж босгож хүчрэг улс болгосныхаа дараа эд хөрөнгө болон хаант улсаа хүү Шилмохтой өвлөлөө өгсөн байдаг. Шилмохын залуу насны тухай бид нар хаант улсын 3:5-аас 12 дээрээс уншиж харж болно. Хаант улсын 3:9 дээр залуу хүү Шилмох ертөнцийн өмнө төлөв даруугаар ирээд тийм болохоор та надад өөрийнхөө энэ олон хүмүүсийг үнэн шударгаар захирах мэрэгэн ухаан өгөөч гэж гуйсан. Нас залуу хэдэж Шилмох эд хөрөнгө алдар нэр бусдын анхаарлын оронд мэрэгэн ухааныг сонгосон. Энэ бүхнийг захирагч их эзэнд үнэхээр таалагдаж Шилмох хаан худалдаа арилжаа эдийн засаг бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулах гэх мэт олон сайн зүйлсийг хийсэн учраас тухайн үед Израиль улс маш хүчрэг улс болж чадсан. Цаашлаад Мөрийн хуулан дээр ертөнцийн зориулан сүмийг барьж босгосон нэгэн. Яг тэр уулан дээр ертөнцийн эзэн Давид хаанд үзэгдэж Давид хаан өргөлийн ширээ мөхийсэн зориулж сассан байдаг. Мөн тэр уулан дээр ертөнцийн эзэн Авраамын итгэлийг шалгаж хүү яйцгаа хийн өргөл болохыг хэлсэн байдаг. Тийм ухаалаг мэрэгэн ертөнцийн эзэнтэй ойр дотн харилцаатай хаан яагаад номынхаа эхэнд ойлгохын арга алга хэмээн гүн ухаантан би хэлж байна. Ойлгохын арга огт байхгүй агаад үнэндээ гэвэл огчлонд буй бүх юмс ойлгохын аргагүй ажээ гэж хэлсэн бэ. Хэдийгээр энэ ном эхлэхдээ сөрөг гутарсан байдалтай байж болох ч энэ гутрал биш харин сэрүүлэг юм. Гүн ухаант нь 1:3-4 хүн гихч үлсөө урсган хүчээ шавхан наран дор насан турш ажиллаж зүтгэвч эцэстээ ямар ашиг байна. Бүхэл болон төрөлт нь үеийн үед үргэлжлэвч энэ дэлхийд эцэстээ юуг авран юуг өөрчлөв. Наран дор үргэлжлэх хүний амьдрал үхлээс төрөлтийн хооронд төрөлтөөс үхлийн хооронд үеэс үед үргэлжилсээр ерөөсөө өөрчлөгдөөгүй. Өглөө босно, ажилдаа явна, орой гэртээ ядарч ирнэ, унтаж амарна, маргааш энэ процесс нь үргэлжилсээр л байдаг. Үргэлжлүүлээд гүн ухаант маань үүнийг байгалийн жишгээр тодорхойлон дүрслэн харуулсан байдаг. Өглөөний нар нь зүүн зүгээс мандаж, орой нь баруун таш шингэвч ахаад л байх байдгаараа маргааш нь зүүн зүгээс мандна. Өмнө зүг рүү салхи хүлээвч умрдыг чиглэн эргэснээ ахаад л өмнө зүг рүү салхилна. Ийхүү урдын адилаар тэр нь тойрон үлээх ажээ. Мөрөн голын бүх ус хөлгүү талаад зүтгэвч дүүргэж чадсан удаагүй. Харин ч эргээд их авсан газар руугаа үрсэж одно. Нар мандан, жарган, дахиад л мандан, салхи тойрон, салхилсаар гол далаад зүтгэн ихтэй буцаад л ирсэн газар руугаа үрснэ. Энэ тойргууд нь хязгаарч зогсдоггүй, бас өөрчлөгддөггүй. Ийхүү аваад үзвэл юм бүхэн хэлхийн аргагүй залхуутай бөгөөд дэвчхийн аргагүй утгартай ажээ. Хүний нүд хичнээн ихийг үзвч хана гэж байхгүй агаад илүү ихийг л харах гин. Хүний чих хичнээн ихийг сонсовч боллоо гэж хэлэхгүй агаад цааш сонсхийг л хүснэ. Урд тохиолдсон юмс эргээд заавал тавтагдана. Нэгнийхээ хийчихсэн юмыг нөгөө нь шинээр эхлэнэ. Гэтэл үнэндээ цоошин юм гэж энэ хоруугийн наран доор алга ажээ. Харвуу эн чинь ёстой сайхан шин санаа байна гэж хин хэлж чадах бай. Учир нь хизээ нэгэн цагт хаа нэгэн газарт урд нь тэр үйл явдал болоод л өнгөрсөн аж. Хүн төрөлхтөн шинээр нээлт хийсэн гэж зарлалтай тунхаглдаг. Гэтэл тэр шинээр нээж байгаа сонирхолтой зүйлс нь аль хэдийн энэ наран доор байсаар л байсан. Жишээлбэл Колумб Америкт нээсэн гэдэг. Гэвч тэр тэв нь анхнаасаа л байсан тэнд хүмүүс аль хэдийн амьдарч л байсан. Ньютон таталцах хүчийг шинээр нээгээгүй харин бидэнд тайлбарлаж ойлгомжтой болгож өгсөн. Яагаад гэвэл тэр таталцах хүч нь угаасаа анхнаасаа дэлхий дээр байсаар л байсан. Хэлүүлээд уншия. Үнэн хэрэгтээ өмнөх үеийнхнийхээ тухай, өнгөрсөн үйлсийн тухай бид сайн мэддэггүй адилаар хойч үеийнхэн маань хожим бидний тухай санах ч үгүй болно. Бид аав ээж, эмээ өвөө гэд тэрнээс өмнөх үеийнхний тухай бараг л мэддэггүй. Ямар хүмүүс байсан, ямархан амьдралаар амьдарч байсан. Яг энтэй адилхан хойч үеийнхэн маань бас бидний тухай мартах болно. Энэ гашуунч гэлээ боддог үнэ. Хүний амьдрал, байгаль эдгээр тойргууд нь бидэнд яагаад ийм ойлгохын аргагүй хоосрол, ганцаардлыг төрүүлдэг юм бэ? Яагаад гэвэл хүн зөвхөн наран доор буюу өөрөөр хэлбэл энэ дэлхийн өнцгөөс амьдралыг харах үед бүх зүйл үнэхээр утгагүй мэт санагддаг. Бид илүү ихийг олж чадна, илүү өндөрт хүрч чадна, амжилтын оргилд гарч чадна. Гэхдээ бидний дотор нэг л хоосон орон зай, ойлгомжгүй байдал үргэлжилсээр байдаг. Сэтгэл хана гэж огт байхгүй. Гэтэл энэ сэтгэл ханахгүй байгаа мэдрэмж нь сул тал огт биш.
харин таны сүнс танаас илүү хийх хүсэж байгаагийн тохио юм аа. Тийм учраас гүн ухааны ном нь нойром хүмүүс зориулсан сэрүүлэг шиг. Яагаад гэвэл ертөнцийн эзэн таныг түр зургийн зүйлд зориулж бүтээгээгүй. Тэрээр таныг мөнхийн зорилготой бүтээсэн. Ийм байхад бид зөвхөн өөрсдийн сэтгэл санаагаа хангахын тулд амьдраад байвал бүх юмс адилхан утгагүй тойрогт орж үргэлжилсээр байх болно. Энэ байдал нь бид өөрсдийнхөө сүнс санаа бодлоо биш, харин зүрх сэтгэлээ сонсож дагаж байгаагаас болдог. Жинхэнэ утга учиртай амьдралын түлхүүр нь ертөнцийн эзнийг таньж мэдэн түүний хүслийг дагахад л оршдог. Хүн ертөнцийн эзний өмнө гэмээлчлэн түүнтэй ойр дотн харилцаанд орох хэрэгтэй. Тэгэхэд таны сүнс түүний амар тайвныг хүлээн авч түүний хүч чадлаар амьдралын шалгуур болсон ширүүн өрсөлдөөн дундуур баттай зогсон алхах болно. Би танаас нэг асуулт асууя. Юуны төлөө бид амьдардаг вэ? Бид чухам юуны араас хөөцөлтөд байдаг вэ? Хэрвээ та зөвхөн амжилт, мөнгө, аятайхан амьдрал эсвэл бусдад таалагдах, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө явж байгаа бол таны сүнс аяндаа туйлдаж, тэрийгээ бид буруу аншлаад сэтгэл судлаач, эмч эсвэл бүр мэрэг төлөгчдийн хүртэл очдог. Тэр хүмүүс нь таны бие сэтгэлийг засахыг оролдохоос биш, сүнсийг тань аварч, амар тайвныг өгч чадахгүй. Ингээд ойлгохын арга алга гэдэг нь төгсгөл огт биш. Харин амьдралын жинхэнэ утга учир болох ертөнцийн эзнийг олж таньж мэдхийн эхлэл юм. Ертөнцийн эзэнтэй яриа. Ертөнцийн эзэн минь бид амьдралдаа хоосон ямар ч утгагүй амьдралаар амьдраад байгаа юм шиг мэдрэмжийг олон удаа мэдэрчээсэн. Харин өнөөдөр бид ойлгож авлаа. Энэ бол таныг ирж хайх дуудлага юм байна. Бидний харцыг төр зургийн зүйлсээс салгаж оронд нь амьдралын жинхэнэ утга учир юу болохыг харуулж таниулж өгөөч. Амен.